За сайн байцгаана үзэгчтэй. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочин авилгалтай тэмцээн зөвлөлийн тэргүүн, философч, судлаач Цэрэн дэшин наран гэрлийн хүн байгаа. Өдрийн мэндийг дэвшүүлье. За бид нар ярилцах сэдв таны одоо толгойлж байгаа төрийн бус байгууллагаас эхлэе гэж бодож байна. Авилгалтай тэмцэх онц зөвлөл чухам хизээ байгуулагдсан байгууллагуудаа тавьж олгож өгөө байгууллагаар. За та бүхэн санаж байгаа офшорын эсрэг хөдөлгөөнийг бид 2017 оны 1 сард анх одоо үүсгэн байгуулж хатоос буюу ард түмний онц төр зөвлөлийг байгуулжсэн. За энэ авилгатай тэмцэх онц зөвлөл бол одоо тухайн хөдөлгөөнөөс үүссэн авилгын эсрэг асуудал бол анхаарлаа төвлөрүүлж үйл ажиллагаа явуулдаг. Одоо авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх, төрийн байгууллагад хяналт тавих тийм олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх ийм зорилгоор байгуулагдсан ийм төрлийн сургууль байна. Яаж санхүүжих вэ? Ер нь одоо хичнээн хэмжээний хүн ажиллах уу? За төрийн сургуулиудын зовлон бол ерөөсөө санхүүжилтийн асуудал байдаг тийм. Энэ санхүүжилтийн асуудлыг одоо өөрсдөө зохицуулна. Өөрсдийнхөө одоо хүчин чармаалт гэх юм уу тийм ээ. Тийм өөрсдийнхөө одоо дундаас босгосон хандив тэргээр л одоо зохицуулж явж байгаа. Энэ нь бол одоо өнөөгийн төрийн сургуулиудын одоо хамгийн гол. За тийм л дээ. Тэр нь хамарж байгаа хүрээ бол одоо зөвлөлт хичнээн хүн байх уусан судлаач. За яг ингээд тодорхой дэмжигчдийн хүрээ бол маш өргөн шүү дээ. Хатуузын дэмжигчд бол нам бус байна, намынхан байна тийм ээ. Тийм маш олон хүрээтэй юм дэмжигчд бий. Яг тодорхой ажилтг гол цөм нь бол нэг 10 адлан байна. Ер нь бол тийм яг идэвхтэй өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог. Тийм ихэнх нь бол хууль судлаачд байж байгаа. Тэгэхээр авилгалтай тэмцэх асуудал мэдээж өргөн хүрээтэй асуудал. За хоёулаа цаашлаад одоо төрөөс зохион байгуулдаг манай авилгалтай тэмцэх газар тэрний үйл ажиллагаа төрийн тухай яриагаар үргэлжлүүлнэ. Тэгэхээр одоо та бүхэн болон үйл ажиллагаа зохионо гэж би сая танаас ярьсан мэдээлэл авлаа. 11 сарын 1-ний 9-өөс 1 сарын хугацаатай аян зохиоё гэж. Ямар арга хэмжээ болох вэ? За 2003 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 12 сарын 9-ний өдрийг авилгын эсрэг олон улсын өдөр болгож зарласан байна. За энэ авилгын эсрэг конвенц гэж байдаг. Авилгын эсрэг конвенцт бол Нүүбийн конвенцт Монгол улс 2005 онд одоо нэгдээ орсон. Авилгын эсрэг конвенцийг одоо их хурлаар сойрхон баталснаар Монгол улс бол энэ авилгын эсрэг тэмцэх гол хэрэгсэл болсон. Энэ одоо авилгын эсрэг конвенцт нэгдсэн байна. Тий. За үүнээс хойш одоо 17 жил өнгөрчээ, тийм ээ. Энэ одоо олон улсын авилгын эсрэг одоо 12 сарын 9-нийг авилгын эсрэг өдөр болгон зарласнаас хойш 17 жил өнгөрсөн байна. За 17 онд бид нар анх энэ авилга офшорын эсрэг ард түмний тэмцлийг өргөнүүлж эхэлснээс хойш бас тодорхой хугацаа өнгөрсөн байна. За одоо бид хоёр бас одоо 17 онд тийм ээ. Би баг 3 жил явна. Тийм. Ярилцлага хийжсэн. За тэгээд тэр би сая одоо энэ ярилцлаганд орохынхоо маань бас тухайн ярилцлагыг бас давтаж үзлээ л дээ. Тэгээд тухайн үед яригдчихсэн асуудлаад бас зарим нь бол одоо хэрэгцсэн байна. Тийм тухайн үед яригдчихсэн авилгын эсрэг тэмцэл урагшаагаар нэг алхсан байна гэж харагдаж байгаа. Тийм эдгээр одоо тулгымдсан асуудлууд бас дахин одоо ундарч байгаа боловч бас тодорхой хэмжээнд нийгмийн сэтгэл зүй энэ авилгын эсрэг үзэл санаанд бэлтгэгдсэн байна. Тийм бэлтгэгдсэн байна. Хүмүүс одоо олон нийтийн сүлжээгээр авилгын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцдог болсон. Уг үзэл бодлоо чөлөөтэй, зоригтой илэрхийлдэг болсон, тийм ээ. Нөхцөл байдал бол өөрчлөгдөж байна. Тийм. Олон нийтийн хяналт сайжирж байна. Олон нийтийн нийгмийн сүлжээ бас өөргөсдөж байна, тийм. Яг нь тодорхой хэмжээгээр сайжирч байгаа боловч бас болоог л байл та. Тийм энэ мэдээлэл тийм ээ. Тэр суурилсан тэр тэмцэл бас яг зүгээр ихний ялмууд хийж байгаа боловч бас төлөвшөж амжаагүй. За хоёул ойрын тэр 1 сарынхаа аян дээр тогтъё. Тэгэхээр 1 сард юу төлөвлөж байгаа вэ? За 2020 оны 11-р сарын 9-ний өдрөөс 12-р сарын 9-ний өдрийг хүртэл авилгын эсрэг юм сарын үндэсний аяныг зохион байгуулна. За манай зөвлөлөөс гэдэг үү? Тийм, авилгатай тэмцэх зөвлөлөөс зохион байгуулнаа. За энэ өнгөрсөн хугацаанд бид хийгдсэн ажлаа тайлагнана. Тэрнээс гадна тодорхой хэмжээний амлалтуудыг нэхэх болно. Тодорхой хэмжээний хариуцлага тооцохыг шаардах болно. Бүгд одоо хуулийн дагуу нотлохоо баримттай ийм гэмтэргүүд дээр бид нар олон нийтийн дуу хоолойг илэрхийлэгч болохын хувьд тодорхой хэмжээний шаардлагуудыг тавина. Тодорхой хэмжээний мэдээллүүдийг ил тод болгоно. Тийм. Гэх мэт тийм тодорхой ажлууд сарын ажил төлөвлөсөн байна. Тийм. За авилгатай тэмцэх газар гэж бид нар одоо ард түмний тийм ээ төсвийн хөрөнгөөр санхүүждэг ийм том нүсэр байгууллага бий. Маш өндөр цалинтай тийм ээ. Гэхдээ яг зүгээр
хүний нөөцийн хувьд ч гэдэг нь Гонконгтой харьцуулахад харьцангуй цөөхөн л дөө. Тий. Яг сургалт одоо тань мэдхүү авилгын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэх мэтэр ажлууд хийж байгаа. Маш олон тооны гэж хэлэх наашийн тодорхой хэмжээний хүмүүс бас торны цаан суулаа тийм ээ. Энэ тэр бол АТГ-ийн гүйцэтгэж байгаа үүрэг бий байх. Гэхдээ АТГ-ийн дарга одоо инх жаргалыг өөрчилснөөр тийм ээ. Бас яг ямар тодорхой үр дүн төрөв гэдэг дээр бас дүгнэлт хийх цаг нь болсон. Тий. Бас тодорхой хугацаа өнгөрсөн. Тодорхой хугацаа өнгөрсөн. Тийм тодорхой хугацаанд урагшаага алах ёстой. Олон нийт бас одоо энэ хяналтаа тавих, олон нийт өөрсдийн шаардлагаа өргүүлэх тийм ээ. Олон нийттэй хамтран ажиллах тал дээр АТГ одоо ямар дөрвтэй алхмууд тийм ээ. Ямар дөрвтэй үйл ажиллагааг хийв гэдэгт бас одоо АТГ-ийн удирдлагууч гэсэн дүгнэлт хийх цаг нь болсон. Тийм. Энэ авилгын эсрэг тэмцэл гэдэг бол зөвхөн АТГ, зөвхөн төрийн байгууллагууд биш. Энэ иргэний нийгмийн байгууллагууд тийм ээ. Үүргээ мэддэг, ухамсарладаг тийм ээ. Эрхээ мэддэг, хариуцлага ухамсарладаг тийм ээ. Өөрийнхөө одоо мэдлэг мэдээлэл боловсрлоо дээшлүүлдэг. Энэ иргэдтэйгээ нийлсэн өргөн хурамтын ийм үйл ажиллагаа шүү дээ. Энэ бол одоо авилгын эсрэг тэмцэл гэдэг бол нэг удаагийн кампанит ажил биш ээ. Энэ бол урт удаан хугацааны улс төрийн тэмцэл юм гэж бүгд хэлсэн байдаг. Тэг яг энэ утгаараа энэ бол зөвхөн нэг тодорхой нэг байгууллагын хийх ажил биш. Энэ бол тодорхой том асуудлуудыг шийдэх, энэ хөгжил цаад бэрхшээл болж байгаа хүмүүсийн хөгжих дэвших боломжийг хулгайлж байгаа асар том одоо санхүүгийн том системийн тухай асуудал байхгүй юу? Санхүүгийн босромог системийн тухай асуудал. Хоёул ярилцлага нэг жаахан оршин юу гэдэг юм да цаг хугацааны үед биш онлайн хөвж гэдэг юм таавал философи тийм ээ. Хөндөөл яаж яах гэж бодож байна л доо. Жишээлх юм бол авилгалтай тэмцэж чадсан төр олон түмнийхээ дэмжлэгийг авсан улсууд хөгжсөн одоо ийм төвхөө шүү дээ. Тэгэхээр төр гэдэг их чухал институт. Ер нь төр гэж юу юм бэ та бүхэн хэлэхгүй. Тийм. Төр гэдэг бол одоо ард иргэдийн аж жаргалтай амар амгалан амьдрах нөхцөл болцоог бүрдүүлэхийн тулд нийгмийн амьдралыг зөв зохион байгуулахын тулд ард иргэдээс авсан татвараа санхүүждэг юм байгууламжтай. Энэ байгууламж. Тэгэхээр энэ төр өөрөө төрд бол 5 том чиг үүрэг байдаг тийм ээ. Нэг нь бол одоо хамгаалах чиг үүрэг байна тийм ээ. Хамгаалах ард иргэдийн амгалан аюулгүй байдлыг тийм ээ. Үндэстнүүдийн аюулгүй байдлыг хангах хамгаалах тийм ээ. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал байна. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал жишээлбэл эдийн засгийн аюулгүй байдлын асуудал гэх мэтээр ингээд маш олон талын асуудлууд орно л доо. Оюун санааны аюулгүй байдлын асуудал байна. Тийм. Хоёрдугаарт нь хяналтын асуудал байна. Тийм. Тэр бол хянах ёстой. Хяналтаа хэрэгжүүлэх ёстой. Бүх шатнд хяналтаа тавих ёстой. Энэ хяналтын асуудалд одоо ард иргэдээ олон нийтийг татан оролцуулах нь бас төрийн чиг үүрэг байгаа. Уг нь бол. Тийм. Төрийн та хоёр ингээ ярьлаа л да тийм ээ. За энэ танад төрийн байгууллага яаж санхүүж чинь гэж. Яг энэ санхүүжилтийн асуудал дээр очихоор л энэ хүмүүсийн одоо цаашаага явах, хөгжих, энэ төрийн бус байгууллага төлөвшөх, иргэний нийгэм төлөвшөх тийм ээ. Энэ процесст одоо хамгийн том саатуулдаг асуудлын санхүүгийн асуудал байхгүй. Нэг ингээл офис түрээсэлдэг тэр офисын түрээсийг хэн төлгөө тийм ээ. Тэр зүгээр жирийн сайн дураараа одоо чин сэтгэлээс энэ нийгмийн зөв хөгжлийн замд оруулах гэх тийм ээ. Нийгмийн амьдралыг нийтийн эрх ашиг, нийгмийн шударгасны төлөө тэмцэл хийж байгаа иргэдэд тийм ээ. Тэр иргэд чинь санхүүгийн хувьд бол бүрэн хөл дээрөө зогссон иргэд биш үү бид нар. Тийм биш. Тодорхой хэмжээний одоо энэ санхүүгийн үүсвэр шаардагдана. Тийм. Ийм учраас энэ төрийн зүгээс энэ хяналт тавих процесст олон нийтийг татан оролцуулах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх нь өөрөө төрийн үүрэг байгаа. Бас нэг хоёр дахь үүргийнх нь нэг хэсэг болж таарч байгаа. За төр 3 дахь соёнгийн гэрүүлэх үүрэгтэй. Соёнгийн гэрүүлэх үүрэгтэй. За энэ авилгын эсрэг зөвхөн авилгын эсрэг тэмцэл биш. Энэ соёнгийн гэрүүлэх оюун санааны аюулгүй байдлын асуудал тийм ээ. Үндэсний дархлаа, үндэсний язгуур эрх ашиг хамгаалах чин хүсэл зорилготой тэр иргэдийг олноор бий болгох тийм ээ. Түүхээ мэддэг, соёлоо мэддэг, уламжлаа мэддэг, ёс заншлаа дээдэлдэг, ахмад үеэ хүндэлдэг тийм ээ. Тэр ирээдүгөө бэлдэх асуудал энэ соёнгийн гэрүүлэх энэ асуудалтай шууд холбоотой. Энэ бол төрийн үндсэн чиг үүргүүдийн нэг байна. За тэгээ хамгийн чухал буюу энэ баялаг бүтээх асуудал байна. Баялаг бүтээх асуудал дээр бас би одоо цаашдаа бас нэг жоохон тодорхой төвлөрч ярих гэж бодож байна л да. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн философи тийм ээ. Эдийн засгийн философи, эдийн засгийн бодлогын асуудал. Яг бид нар 1990 оноос хойш өөрсдөө үндэстэн өөрсдөө бие даан хөгжих гэж оролдож байна. Тий. Тодорхой хэмжээгээр бас болж байгаа бүтэж байгаа юм би. Бүгдийг үгүйсгэх хардуулах боломжгүй. Тийм шаардлагач байхгүй. Бүгдээрээ яаж тийм ээ тодорхой хэмжээгээр талцахгүй хоорондоо
Агаралтгүй эвтэй найртайгаар тийм ээ. Гар хараасаа байрлцаад одоо боломжоор урагшаага тэр хөгжлийн л асуудал байгаа юм тийм. Хүн төрөлхтний одоо хөгжлийн тоосонд дарагдсан тийм хөгийн үндэстэн биш. Энэ дэлхий дээр хэний ч өмнө нүр бардан би Монгол хүн гэж хэлээ тийм. Монголчууд ийм баялаг бүтээдэг, ийм оюуны баялаг бүтээсэн хүн төрөлхтний энэ одоогийн байж байгаа энэ соёл иргэншлийн тогтолцоог бий болгоход бид ийм оролцоотой байсан гэж бахархах түүхтэй тийм үндэстэй шүү дээ. Тэгээ дэлхий дээр одоо 7 том эзэнт гүрэн байгуулсан 3 одоо цөөхөн үндэстэн байгаа шүү дээ. Тэдний нэг нь бол монголчууд аа. Тийм учраас бид тодорхой хэмжээгээр энэ төр ёсны одоо 2-3 мянган жилийн түүхтэй уламжлалтай үндэстний хувьд өөрсдөө төр шиг төртэй за ингээд баялгаа бүтээгээд явах хэрэгтэй. Гүн шиг үнэтэй тий баялгаа бүтээгээд өөрсдөө эддэг, хэргэлдэг, өмсдөг, зүүлдэг тийм ээ. Энэ бүхнээ бид өөрсдөө бүтээх хэрэгтэй. За энийг зохион байгуулах нь төрийн үүрэг. Төрийн үүрэг. Энэ нийгмийн амьдрал төрийн мань өргөд дуусч байна одоо ингээд. За тий. Төрийн ерөнхийдөө үндсэн тий. Дөрвөн үүрэг гэлээ шүү дээ одоо 5 гэлөө. Тэгээ нэгдүгээрт нь хамгаалах үүрэг байгаа, хянах үүрэг байгаа, соён гэгэрүүлэх үүрэг байгаа, баялаг бүтээх байгаа. Тэгээд ерөнхийдөө 5 дахь чиг үүрэг бол одоо энэ 5 чиг үүргийг бол одоо бас яг онолчдын яг 5 дахь чиг үүрэг дээр бол санал жоохон зөрөөтэй байдаг. Тийм 5 дахь чиг үүрэг бол төрийн оролцооны асуудлын тухайд байдаг байхгүй зохицуулах үүргийн тухайд тийм. Энэ зохицуулах үүрэг бол 2 хуваагдчихж байгаа. Төрийн оролцоо ямар байх вэ гэдэг асуудал дээр тийм 2 хуваагдаад одоо дэлхийн нийтийн хөгжлийн загваруудтай гэж явж байгаа. Төрийн зохицуулах үүргийн тийм асуудал дээр бол яг онлын хувьд бол тодорхой хэмжээний маргаантай судалгаатай байдаг боловч төрийн оролцоо байхгүй тийм нэг юм одоо хүн төрөлхтөн бодж олоогүй шүү дээ тий. Төрийг угаасаа ард түмэн ард иргэдэл бий болгосон тийм ээ. Агууд амьдарчсэн цагаас эхлээл 92 хүн чинь амьтан шүү дээ. Тийм биологийн хүн чинь нийгмийн амьтан. Биологийн амьтан болохын хувьд одоо Руссогийн хэлснээр бол хамгийн анхдагч нэгж бол одоо гэр бүлээ гэж нийгмийн анхдагч нэгж бол тий. Энэ нэгж бий болсон цагаас эхлээл энэ хоол хүнсээ яаж бий болохгүй, аюулгүй байдлаа яаж бий болохгүй тийм ээ. Анхдагч хэрэгцээг яаж хангах гэдэг асуудлуудыг шийдэх энэ тулгымцсан асуудал одоо шийдэх зорилтоор л бий болсон байгууламж. Тийм учраас энэ зохицуултын асуудал ингээд нэг 5 дугаарт нь ордог. Тэгэхээр нөгөө давтрын одоо сэдвээ хэлсэн сэдв авилгалаа тэмцэгч аль хэсэгт нь орч юу? Тэр аль чиг үүрэгт нь орч юу? Тийм энэ хамгийн нэгдгээс нь эхлээл явна шүү дээ. Хамгаалах хянах тийм ээ. Ер нь аль алинд нь бүгдэнд нь орно. Тэгээд яг зүгээр яг тодорхой асуудлыг тодорхой бүгд хоорондоо одоо шүтэн барилгатай уялдаа холбоотой асуудлууд байна. Тэгэхээр одоо бид нар ингээд яг нийгмийн хүрээнд маш шүүмжил тавьдаг. Ер нь авилгал бол буруу тийм ээ. Авсан хүмүүс нь одоо баригддаг, эсвэл ялаа эдэлдэг, эсвэл ял завшдаг гэдэг. Энэ бол аюулгүй асуудал шүү дээ тийм ээ. Үндэсний цухаар тогтнолын асуудал, баялаг бүтээх асуудал гэдэг бүгд тамаарах юм байна л тийм. Тэгэхээр хүн төрөлхтөний туулах ёстой туулж ирсэн тийм ээ жам ёсны хөгжлийн замын одоо нэг өвчин л авилах байхгүй. Тийм. Энэ өвчин өөрөө хор тавдар болоод тухайн нийгмийг хөгжлийнх нь чөдөрлөөд доош нь хэр зэрэг татчихээн тийм ээ. Эсвэл энэ хор тавдраасаа ангижраад хор тавдар болоогүй багт нь энэ өвчнөөс ангижирсан маш олон улсууд байна шүү дээ. Энэ бол одоо төрийн үйл ажиллагааны ил тод байдал дээр хяналт тавьсан тийм ээ. Энэ хариуцлага тооцоолж чадсан, хууль засгалдаг, хууль ноёрхдог, хууль дарангуулдаг тэр нийгэм, тэр системийг бий болгож чадсан. Нийгмийн хор тавдрыг авч хаяад эсвэл урьдчилан сэргийлээд тийм улс үндэстнүүд өөдөө гарсан байж штэ. Сингапур байж байна, Норвеги байж байна, Гонконг байж байна. Гонконг та бид нар одоо киноноос мэднэ тийм. Цагдаагийнхын даргаыг байшингийн дээврээс аваа шичдэг. Тийм л амар мафтсан, авилгацсан тийм систем билээ штэ. МАП гэхээр ч одоо ерөнхийдөө энэ төрийн албан тушаал, төрийн эрх мэдлийг өөрсдийнхөө гэмт хэргийн үйлдэлд ашигладаг тэр том бүтцийг л МАП гэх тийм. Зүгээр гэмт үйлдэл бол МАП биш үү? МАП-ийн төвшөнд очсон байсан тэр Гонконгийн авилгацсан системийг яаж одоо энэ зөх хэмжээнд нь хүргэж тийм ээ. Одоо энгийн сайхан одоо хууль засгалдаг нийгэм байгуулж болохыг бол жишээл Гонконг чи харуулж байна. Хэдийгээр мэдээж одоо тал дэлбэр рүүгээ шилжсэн хэлбэрүүд байгаа боловч тодорхой хэмжээнд тэнд гэмт өвлөглөл ноёрхож ирсэн нийгмийг тухайн одоо орчин үеийн тийм ээ соёлт нийгмийн стандарт нь хүргэж чадна гэдэг бол энэ бол гайхалтай шүү. Та бүхэн яриа ерөнхийдөө жоохон хөгжлийн бодлогын асуудаар явж штэ. Тэгэхээр хөгжлийн бодлогын философи гэж байна уу? Ер нь одоо ингээд философи зүбэрсэн орол хөгжиж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Японы философи өөр байна, Азийн орнууд өөр байна, Европын өндөр хүчтэй орн. Тэгэхээр Монголын хөгжлийн философи гэж хэлвэл та юу хэлэх вэ? Одоо яг тодорхой философи байна.
Тий, яг энэ асуудал дээр л одоо судалгаа хийгээд байгаа юм. Тий. Монголын одоо хөгжлийн философи гэж байна. Хөгжил гэж юу гэлэх юм гэж тийм ээ. Энэ талаа энэ бол хөгжлийн философи. Хөгжлийн бодлогын философи гэж байна. Тий. Тухайн үндэстэн өөрөө хэрвээ байшин гэж авч үзвэл тэрний суур үзэл баримтлал тийм ээ. Суурийн сайн тавих хэрэгтэй. Тийм. Суурийн сайн тавих хэрэгтэй. Тэр суур үзэл баримталтай өөрийн гэсэн өвгөн онцлогтой байна. Монголчууд хин бэ гэхээр тийм хин бэ гэхээр Евразийн нүүдэлчин, малчин, анчин дайчин ард юм баггүй. Тэгээ өөрийн гэсэн өвөр мөцийн нүүдлийн соёл иргэншилтэй тийм ээ. Өөрийн гэсэн бүтээсэн түүхтэй, өөрийн гэсэн хэл соёлтой, өөрийн гэсэн уламжлалтай тийм ээ. Маш том тийм одоо зангарахтай хүн төрөлхтний түүхэнд хүндтэй том байр суурь эзэлдэг тийм үндэстэн байгаа шүү дээ. Гэтэл энэ хөгжлийн явцад тийм ээ өрөнд орны хоорондын өрсөлдөөн, сөргөлдөөн тийм ээ. Энэ геополитикийн бодлогын хүрээнд бид нар хөгжлийн төвшөнд бол одоогийн байдлаар харьцуулахад тийм одоо нэг цэжи дэлдэдэх хэмжээнд хүрээгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ соёл, урлаг, спорт гэдэг юм уу тийм ээ. Тодорхой хэмжээгээр одоо оюун ухааны академийн тэр одоо хүүхдүүдийн гаргаж байгаа амжилт гэх мэт бид нар бахарх юмнууд зөндөө бий. Гэхдээ зүгээр яг одоогийн байж байгаа нийгмийн амьдралаа зохион байгуулж байгаа энэ хэлбэр энэ одоо төвөгжрэл энэ авилгын асуудал тийм ээ. Энэ тулгымцсан олон асуудлуудтай бас ийм л улс гөрмөлж чадсан шүү дээ. Гэхдээ өнөөдрийн хувьд бол одоо та бүхэн яриа ингээд жоохон том асуудлууд руу хоосон маш хоосон байж байгаа хилцүүлэг өрнөх ёстой. Улс гүрнийг авч явдаг тэр элит хэсэг буюу оюун ухаан тэр одоо энэ хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой. Тэр том шилдэг сор болсон оюун ухаантнуудын дунд хилцүүлэгдэх ёстой. Энэ асуудал руу чиглэх ёстой гэж би харж байгаа. Тэгэхээр зүгээр би бас манай үзэгчдэд ер нь хөгжлийн бодлогын философи Монгол байна уу? Одоо юуг нь одоо өөрчлөлмөр байна? Тэгвэл та судлаач юу гэж бодож байна? Тий. 1990 оноос хойш 1990 оноос хойш за ингээд бид нар нэг улс гэр байгуулж тоглоход нэг байшин барих гээд оролцлоо штэ. Гэтэл фундаментаа зөв чадахгүй. Яг саяны асуудал дээр ирнэ. Төрийн гүйцэтгэх ёстой 5 чиг үүргийн нэг энэ төрийн оролцоо зохицуулалтын асуудал. За бид нар үндсэн 1992 оныхаа үндсэн үнэлэн дээр хүмүүнлэг иргэний ардчил нийгэм байгуулсан. Заасан байна. Мундаг гоё заасан. За тэн дээр үнд зүйлийг одоо 90 оноос хойш бид нар ямар үнд зүйлс бий болгосон гэхээр яг бодит байдал дээр мөнгө шүтэх үзэл санаа буюу мөнгийг үнд зүйлээ болгоцсон. Тэр материалын харилцааг хэрэглийг хэд шүтсэн энэ нийгэм рүү орсон байхгүй юу? Гэтэл хөгжил гэдэг чинь өөрөө юу юм те? За хөгжил гэдэг хүний хөгжил юм байна тийм ээ. За энэ эдийн засгийн хөгжил юм байна. За энэ улс төрийн хөгжил юм байна тийм ээ. Энэ хөгжлийн дөрвөн тулгуур гэж юу хэлж байна тийм ээ. Энэ дотор ч одоо философи орно, соёл орно тийм ээ. Оюун санаа орно. Тэгээ шинжлэх ухаан, инновац, технологи орно тийм ээ. Ингээд энэ дөрвөн тулгуур нь хаана явж байгаа. Тэр төрийн байх ёстой тэр хоёр баг нь хаана явж байгаа. Ингээ харахаар хөгжлийн бодлогын философи байхгүй. Фундаментаа тавьж чадаагүй. Одоо та бид хоёр ингээд яриад жишээлбэл одоо Монгол улс ардчилсан за капиталист загвар юм уу, аль эсвэл социалист загвар юм уу, холимог загвар юм уу, аль эсвэл нордик загвар юм уу, ингээ ярих юм бол яг энэ сэдвээр ярьдаг судалгаа хийдэг. Эрдэмтэд маш цөөхөн. За Дашундангой санаачлагаар бол хөгжлийн бодлогын философиор суурь судалгаа хийгдсэн. Энэ нэг 6-7 жил болж байгаа. Гэхдээ яг тодорхой тийм яг тодорхой шийдэл, тодорхой дүгнэлтэнд хүрээгүй. Яг өнгөрсөн одоо нэг 30 жил хөгжсөн тийм ээ. Энэ юундаа бид нар ямар алдаа гаргав? Тийм ээ. Ямар хөгжлийн замаар явах хэрэгтэй байгаад бид нар ямар алдаа гаргач вэ? Өмч хөгжил дээр жишээлбэл тийм ээ. Энэ бүтээн байгуулалтын асуудал дээр, баялаг бүтээх бодлого дээр тийм ээ. Эдийн засгийн бодлого дээр ямар алдаа гаргав? Цаашид бид нар ямар одоо бодлогоор хөгжих вэ тийм ээ? Бидний хөгжлийн зам юу юм? Хөгжлийн бодлого юу юм? Хөгжлийн бодлого төлөвлөлтийн философи нь ямар байх хэвээр тийм ээ? Тэгэхээр одоо та бол философи бол тун тааруу бараг байхгүй гэж хэлж байна. Тий. Тэгвэл бас яг энэ буруу явсан гэж хөгжлийн бодлогогүй фундаментаа зөв тавихгүйгээр явсан гэдгээ ухаарад тийм ээ сая би хэллээ Дашундангой, Чулуунбаатар доктор нарын бас ингээд тодорхой хэмжээний философчд ухаарад бас суурь судалгаа явуулсан байна шүү дээ. Тийм бас эхлээгүй биш. Тодорхой хэмжээгээр эхэлсэн энэ улс төрийн хангалттай биш. Хангалттай биш учраас одоо улс төрийн тохиолын шийдвэрүүд гаргаж нэг шийдвэрээ үүсгэдэг. Нөгөөх нь нэг шинэ юм санаачлагдаг. Очин цоочин байна шүү дээ. Очин цоочин. Одоо гэр бүл гэхэд чинь гэр бүл төлөвлөлдөг үстэй. Гэр бүл одоо нийгмийн хүүхдээ сургуульд оруулна, хүүхдээ сургуульд оруулна бид нар чиний цалин юм, миний цалин юм, бид хоёрын манай гэр бүлийн төсөв ийм байна. Хүүхдээ одоо ийм төлбөртэй сургуульд оруулъя. Тэгэх юм бол бид нар тийм ээ төлбөрөө төлж чадах нь байна. Гэх мээгээр бүх төлөвлөлтөө явуулж штэ. Тийм. Гэтэл
нийгэм ч өөрөө тэгээд төлөвлөж явах шүү дээ. Ягаад бид нар яг ингээд чөлөө зах зээлийн нийгэмгээ төлөвлөхөсгүй төлөвлөгөө хэрэггүйгээ төлөвлөгөөний комиссийг нурахаас эхэлсэн. Гэтэл бүх одоо энэ соёлтгод хэрэгжиж байгаа энэ төр тулсуудыг хараад үзэлтэй. За. Тийм. За энэ чухал сэдв юм байна. Хөгжлийн бодлогын философоор бид нар баг дахиад нэг хилцүүлэг баг хийхээр юм сэдв байна гэж ойлголоо. Тэгэхээр та түрүүний чухал зүйл хэлсэн баялаг бүтээх бодлого гэж. Энэ бас л бодлогын чанартай зүйл шүү дээ. Ер нь баялаг бүтээхөөр айл гэрч сайн байж чадахгүй, сайхан амьдарч чадахгүй тийм ээ. Улс орон жившин тогтох боломжгүй шүү дээ. Тэгэхээр Монголд баялаг бүтээх бодлого хаана явж байна? За одоо би ч оюутан болсон ба докторант болсон. За энэ дээр нэг хөгжлийн бодлогын асуудлыг судлаад бас нэг тодорхой хугацаа өнгөрлөө. За Сингапур тийм ээ, Азийн орнууд одоо Сингапур, Өмнөд Солонгос, Япон тийм ээ. За эдгээр улсууд ямар хөгжлийн замаар хөгжөөд ягаад амжилтанд хүрч вэ? Тийм ээ. За Нордик загварс Скандинавын орнууд тийм ээ. Скандинавын орнууд ямар хөгжлийн замаар амжилтанд хүрч вэ? За Америк ямар амжилт тийм ээ? Ямар хөгжлийн загвараар хөгжөөд амжилтанд хүрч вэ тийм ээ? Гэх мэтийн асуудлууд байгаа. Тийм. Монгол улсын ямар хөгжлийн замаар хөгжих ёстой. За жишээлбэл манай урд төрш байж байна. Тийм урд төрш бол яг өөрийн гэсэн өвөрмөц хөгжлийн загвар бий болгох зүйлс байхгүй. Тийм. Тэгэхээр би танд асуулт тавилаа одоо Монголд баялаг бүтээх бодлого байна уу? Тийм. Тийм. Тэгэхээр би миний саяны ярьдаг асуудал ба шүү дээ. Энэ хөгжлийн бодлогын философосоо энэ тэгээ энэ улсуудыг ингээд харж байхад ерөөсөө за жишээлбэл би хамгийн сүүлд хэлсэн чинь урд төрш. Бүтээгдэхүүн болгон экспорт нь чиглэж байгаа. Бүтээгдэхүүн болгон. За Япон гэхэд Германы загварыг авсан. Германы загвар энэ Герман үйлдвэрлэв гэдэг брэнд энэ бол ерөөсөө хүн авах тэр чанарын баталгаанд болж байгаа. Яг энэ загварыг Япон авсан. Японоос Өмнөд Солонгос авсан. Өмнөд Солонгос Япон хоёроос Тайван авсан, тийм ээ. Гэх маягаар ингээд яг хөгжсөн улсуудын бодлого энэ баялаг бүтээх, тийм ээ. Баялаг бүтэехтэй гадагшаа буюу экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ лингийн бодлого дээр суурилж байгаа шүү дээ. Тийм. Гэтэл манайх одоо жишээлбэл өөрсдийнхээ хэрэгцээг бүрэн хангадаг тийм ээ. Одоо жишээлбэл манай хэлж шүү дээ тийм үү? Тийм байсан байхгүй 90 он хүртэл тийм ээ. Манайх ч маш том аж үйлдвэрийн цогцлбортой байлаа тийм ээ. Аж үйлдвэрийн комбинат тийм ээ. Арьс ширээ одоо бүрэн боловсруулдаг. Тэгээд дээрээс нь экспортод гаргадаг маш олон үйлдвэрүүд байлаа ш. Сүлжмлийн үйлдвэрлэхэд хэдэн мянган ширхэг бүтээгдэхүүн гаргадаг тийм ээ. За одоо арьс ширээ Итали, Герман руу гаргаж ирсэнгүй л одоогийн залуучууд үнэмшгүй. Тийм. Одоо экспортод гаргадаг маш олон төрлийн бүтээгдэхүүн байлаа ш. За одоо говь гээд байж байна. Одоо тэр бүхнээс одоо үлдсэн одоо монголчуудын том брэнд бол говь байна. Энэ говийг бол маш зөв зүйтэй ингээд зөв менежментээр зөв маркетингээр аваа явж шít. Дэлхийд одоо Монголын нүрийг дахалж байгаа бол бүтээгдэхүүнүүдийн нэг ноол уур шít тийм ээ. Тэгээ яг энэ өөрсдийнхөө зөв байсан энэ өөрсдийнхөө баялаг бүтээдэг байсан энэ системийг нурааснаар би түрүү хэллээ тийм ээ. Өнгөрсөн 90 оноос хойш энэ хугацаанд бид нар бодит маш ярддаг сэдв угаасаа нураасан. За нураасан. Одоо тэгээд яг одоо 5% болох хэрэгтэй тийм ээ. Тий. Тэгж яаж баялаг бүтээх бодлого явах хэрэгтэй тийм үү? Тэгэхээр тэр бодлого байна уугүй юу би танаас асуудаг байхгүй. Манай тэр яг за говийг одоо энэ жил 2% болчих. Дараагийн жил 3% болчих. Энэ бодлого өнөөдөр байна уу байхгүй. Тэгээд яг бас түрүүн би ярианыхаа энд хэлсэн. Бүгдийг үгүйсгэх харлуулах боломжгүй тийм ээ. Яг тодорхой хэмжээгээр энэ хөрөлс ухааны засгийн газар дээр оюун эрдэнэ сайд дээр тийм ээ. Энэ хөгжлийн бодлогын талаар бас ном уртал гарлаа шүү дээ. Нартай. Тэгэхээр бас яг зүгээр тодорхой хэмжээний анхаарал хандуулаад тодорхой хэмжээний судалгаа хийж байна. Тэгээд тодорхой хэмжээгээр боломжийн хэмжээгээр бас энэ алдаа дутагдлаа олж хараад одоо төрөө бий болох гэсэн орлогууд явж штэ. Баялаг бүтээх гэсэн энэ тэр одоо баялаг бүтээх бодлого сэргэж гин гэж харагдаж байгаа. За жишээлбэл хамгийн сүүлийн энэ сайхан мэдээ юухээр энэ 5 толгойн станц дулааны станц тийм ээ. Яг нүүрс нь байж байгаа тэр газар станц бариад зөвхөн оюу толгойд эрчим хүчээ өгөхөд өөрийнхөө зардлыг 2 жилийн дотор нөх боломжтой байгаа шүү дээ. Гэхдээ энэ станц чи 10 хэдэн жил ирсэн шүү дээ. Гэхдээ тий яг энэ чинь оюу толгойн гэрээ одоо бол баригдаагүй шүү дээ. Одоо л баригдаг байна. Тэгээ саяхны юу бол Эрдэнэс 5 толгойгоос нэг тодорхой хэмжээгээр 30-40% нь гарах юм байна. Санхүүжилтийн гих маягаар тэр 5 толгой хамгийн дэлхийд байхгүй хамгийн сайн чанарын тэр нүүрсний орд төр түшгэлсэн тэр станц баригдах юм бол зөвхөн оюу толгойг хангаж зогсохгүй. Тэр говийн бүс Монгол улсыг хангана тийм ээ. Тэгээ дээр нь тэр эрчим хүчээрээ тэр нүүрсээрээ хятадын одоо хойд хэсгийг хангах ч юм уу тийм тодорхой хэмжээгээр тэр асар их том зах зээлтэй. Гэхдээ тодорхой хэмжээгээр бид нар одоо баялуудыг үүсгэрээ тийм ээ. Эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэх тэр боломжууд бий болж байгаа. Бий болох ёстой. Жишээлбэл 5 толгой станц. За төмөр замын асуудал яригдж байна тийм. Төмөр зам бол бас тодорхой хэмжээгээр хөдлөлөө. Тийм манай бас ерөнхийлөгч Батболгын маань бас санаачлага зүтгэл
үр дүнд хүрч байна. Би бол одоо жишээлбэл цэргүүд ажиллуулсан цэргүүдийн өвдөөн байгуулалт оролцуулсныг маш зөв зүйтэй алхам боллоо гэж харж байгаа. Энэ сүүлийн үед хийгдсэн гэрэл гээгээтэй алхмуудын нэг юм. За нэг цэрэг 11.2 сая төгрөгийн цалин одоо хуримтлалтайгаар халагдлаа гэж. Тэр хүүхэд юм сурч байна тийм ээ. Цэрэгт яваад хүмүүжж байна. Тэгээд дээрээс нь өөрөө бас тодорхой хэмжээний тийм ээ эзэгхээс хамааралгүй хуримтлалыг өөрийнхөө хөч хөдөлмөрөөр бий болгож байна. Энэ бол тэр залуу хүний ирээдүйд бас том урам зориг өгч байгаа. Гэх мэтээр энэ өөрсдийнхөө дотоод нөөц болцоог ашигласан одоо дарханд бас арьс шир боловсруулах том үйлдвэрийн тухай асуудал яригдж байгаа. Төрийн оролцооны асуудал. За яг төсвийн мөнгөөр санхүүжих нь хэр зэрэг зөв юм, санхүүжилтийн систем нь тийм ээ хэр зэрэг зөв юм. За энэ төр нүүрс гаргаад хэдийн хүртэл нүүрс гаргаад тэр мөнгөөр нь одоо юм төрийн гэж хэлж болох тийм ээ. Тийм үйлдвэрүүд байгуулах юм. Яг энэ асуудал дээр юу явах гэхээр ямар ч нам хамааралгүй, улс төр хамааралгүйгээр том эдийн засгийн онолчдын философичд хуульчтай суулгаж байгаа үндэсний хэмжээний хилцүүлэг тийм ээ. Хилцүүлэг өрнүүлээд яг том мэрэгчлэлтэн бодлого судлаачдын хүрээндчтэй. Тэгээд дараад нь тэр загвараа бий болгоод явбал алдаа оноо нь бага байх болов гэж. Тий. Энэ баялаг бүтээх бодлого бол улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн гол тулгуур бодлого юм байна. Тэгэхээр бодлогогүй тохиолдолоор явна гэдэг бол хэцүү. Тий, одоо та хоёр жишээлбэл ямар ч орлогогүй бол одоо айл гэрээ оршин тогтнох боломжгүй шүү дээ. Тэрнтэй адилхан энэ зүгээр л өр тавиа тэрүүгээр бид нар одоо орлого олдгоо, баялаг бүтээдгүү тийм ээ. Тим нийгэм ингээд халамжийн нийгэм байгуулад явах юм бол нөгөө нэг Латин Америкийн орнуудын араас орно шүү дээ. Нөгөө Мадурогийн араас орно. Тийм учраас одоо бидний чинь зорилго тэр шүү дээ. Хүн хэлхээс наашгүй, цаас жижигээс наашгүй. Тодорхой хэмжээгээр шаардлага үүргээд, тодорхой хэмжээгээр бид нар өөрсдөө боломжийн хэр хэмжээний хэрээр тэмцээд дугаараад хашгираад байхад тийм ээ. Энд чинь нийгэм чинь өөрөө энэ ард иргэд нь өөрсдөө хяналт тавьдаг, ард иргэд нь өөрсдөө оролцдог. За та тэр ярьсан энэ сэдв бол маш чухал сэдв юм. Энийг хэрэгжүүлэхийн тулд тэг болдог. Ягарахгүй нэг зүйл бол авилгал. Тэгээ энэ дээр бол та бүхэн одоо ингээд тэр хүмүүс байгуулалт тэмцэж байгаа. Тэгээд яг одоо та түрүүс авилгалтай тэмцэх газар та одоо яг энэ хууль зүйн яамтайж байдаг юм уу хэрэгжүүлэх агентлагууд дээр холбоо байх уу? Ажил төрлийн ямар нэг. За тэгээ удирдлагуудаа бид нар уулзаад ингээ яриа явж байгаа. Гэхдээ энэ бидний хоорондын одоо ингээд харилцаа холбоо хангалттай хэмжээнд байна гэж хэлж чадахгүй. За авилгатай тэмцэх газрын дэргэд олон нийтийн зөвлөл гэж байдаг. Олон нийтийн зөвлөл байгуулагдаад сны дараа яг энэ ерөнхийлөгчийн зарилгаар томилогддог их том байгууллага шүү дээ. Гэтэл олон нийтийн зөвлөлийн одоо ажил инх чаргалыг огцруулах байсан юм болов уу гэж. Тийм. Тэнд 15 за яг би одоо нам өнөөдөр нэг тийм нам згсэн юм яриа. Гэхдээ маш хүчтэй ажиллаж ирсэн гэсэн тийм. Тийм яг олон нийтийн зөвлөл дээр ардчилсан намын 15 гишүүн 50-д нь хэр зөв байсан бэ гэдэг асуултыг тавихаас өөр аргагүй болж байна. Тийм. Яг заавал тэнд намын гишүүд очих хэрэгтэй. Аль нэг намын. За яг энэтэй адилхан хэрвээ зүгээр нийгэмд байж байгаа тэр тэмцвэртэй яг зүгээр иргэний нийгмийн дуу хоолой болдог хүмүүсээ тиймэрхүү одоо байгууллагуудад ажиллуулвал уг нь нийгэмд хэрэгтэй. Нийгэмд хэрэгтэй. Нэг тийм аль нэг талыг барьдгүй, намчрагдгүй тийм ээ. Яг тэнцвэртэйгээр тийм ээ. Энэ хяналтанд шударгаар оролцдог. Тийм яг зөв бид нарыг авч тавьсангүй гэж байгаа юм биш. Тийм тэгтээ ер нь бол нэг тийм нам бус ч гэдэм үү тийм ээ. Ядаж тэр 15 хүний нэг 5 нам бус иргэд байх хэрэгтэй. Уг нь. Тийм. Тэр за яг хоёулаа буцаад эдийн засаг руу ороод эдийн засгч өөр авилгуулж чадна шүү дээ. Эдийн засгч нь өөрөө эдийн засгийн хөрсөн дээр ашиглахын тулд авилгал өгж авч байгаа шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бодлого дээр бол та том төслүүд рүү нэрлэлээ шүү дээ. 5-7 одоо дарахны арьс ширний үйлдвэр ч юм уу, шоу үйлдвэр, тэгэхээр урд нь энийг чиг олон жил ярьсан мөртөө магадгүй бас одоо зарим нэгэн талаар авилгатай албан тушаалын эрхтэй холбогдоод зогссон. За тэрнээсээ болоо зарим нь одоо өргөс төрний цаана сууж байгаа хэмжээнүүд олон биш шүү дээ. Тэгэхээр би зүгээр энэ дээр одоо энэ авилгалтай тэмцэх ажлыг олон нийтээрээ дэмжиж хүчтэй болгоод энэ хар саадаг аваад хайчих юм бол нөгөө хөгжлийн бодлого чи хэрэгжихэд илүү амархан болох нь гэж тийм ээ. Тэгээ зөв болох нь гэж ойлгож шүү дээ. Энэ дээр одоо жидүү орох уу жишээл жижиг дунд үйлдвэрүүд. Тий орлого яг одоо жидүү гэх чинь нийт нэг 620 мянган аж ахуй нэгж 800 гаруй мянган тийм ээ. Маш том асар том салбар байгаа байхгүй. Гэтэл одоо жидүүгийн хэрэгт нэг их хурлын гишүүн байсан 40 гаруй хүн тийм ээ. Ойролцоогоор нэг дунджаар нэг хүн 950 сая төгрөг аваа тийм ээ. Тэгээ энэ аваад ингэснээр асуудал үүссэн шүү дээ тийм ээ. Асуудал үүсээд зарим жил аваад шоронд явлаа тийм ээ. Гэтэл
Энэ жил бол одоо жидүүгийн санд нэг ч төгрөг хуваарлсангүй. Яагаад гэж бодож байна? Хуваарлаггүй. Харин яагаад тэгэхээр одоо эрх мэдэлтэй хүмүүс тэндээс олон нийтийн хяналтанд жидүү сан очичлаа шүү дээ. Тэгэхээр тэндээс улгаыг боломжгүй болчихж байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас тийшээ мөнгө хуваарлсангүй. Энэ дээр бол одоо асар шүүмжлэлтэй хантаас өөр замгүй. Би түрүүсэн баялаг бүтээжж ямар ч нэгэн тийм ээ. Одоо Норвегч тэр одоо Өмнөд Солонгос тэр Тайванч тэр Сингапурч тэр Америкч тэр Хятадч тэр Оросч тэр тийм ээ. Баялаг бүтээжж оюуны баялаг, материалын баялаг хүмүүс нь ажилтай бай. Тийм брэнд бий болгож байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгжээж хүмүүс нь ажилтаа орлоготой амар амгалан амьдрна. Тэр тухайн улс үндэстэн өөрөө эдийн засгийн аюулгүй байдал байж тусгаар тогтнолно. Тийм ээ баталгаажна. Гэтэл энэ одоо иргэдийнхэн хөдөлмөрлөг өөрийнхөө төлөө тийм ээ энэ өөрийгөө ажилтаа орлоготой байлгах гэсэн тэр том тэмүүллийн энэ урмыг хугалж байгаа маш их тийм гонигтай алхмал та. Тийм. Жижиг дунд үйлдвэрлэгээд яг ингээд уйлаг болсон сэдв юм шиг харагдаж байгаа боловч энэ одоо 2021 онд нэг төгрөг хуваарлахгүй байна гэдэг бол энэ бол маш том ухралтай. Тийм. За одоо энэ манай эрх баригчид тийм ээ энэ удирдлагууд хийж байгаа үйл ажил зарим юм чинь дэмждэг. Гэхдээ энэ жидүү сангийн хувьд энийг бол эрс үзэж байгаа шүү. Энэ тодорхой хэмжээний одоо иргэдэд боломж олгох. Хөгжлийн тулгуур тийм. Ер нь угаасаа л маш жоох мөнгө хуваарлагддаг шүү дээ. Ер нь бол нэг тийм энд бол нэг ядаж нэг 100 тэрбум төгрөг тийм. Энэ халамжинд өчнөн тэрбумаар нь хайдаг мөртлөө сонгуулийн юм ингээл өчнөн тэрбум. Ажил хийх хүмүүстээ боломж олгох. Ажил хийж байгаа, хийх гэж байгаа тийм ээ. Энэ үндэснийхээ одоо үйлдвэрлэлийг эрхэлж байгаа тийм ээ. Энэ хүмүүстээ ягаад тэр боломжийг нэмж өгөхгүй? Ягаад төр өөрөө бодлоороо дэмжиж өгдөг вэ? Төр ягаад тэр иргэдэд үндэсний үйлдвэрлэл эрхлэгч хөдөлмөрч тэр ард иргэдэд дэмждэг вэ? Тийм. Эн чинь төр өөрийнхөө үндсэн чиг үүргийг биелүүлэхгүй байгаагийн нэг том тод жишээ. Энэ дээр анхаарал хандуулаач ээ. Алдаагаа засахад бас хугацаа бий шүү гэдгийг бол энэ дэлгэцээр дамжуулаад хэлмээр байна тийм. Тэгээд ер нь өгсөн авснаасаа биш тийм үү? Шууд одоо нэг хүнд мөнгө өгөөл мөнгө авахаасаа илүү бодлогоор одоо бас авилгал ял ахуулын шинжтэй хэрэгүүд тийм албан тушаал эргэж хэлэх үү тийм. Чи одоо авилгалд орох уу яах вэ? Ер нь аль талд нь байдیں۔ Тий авилгын эсрэг хуультай бол шүү дээ. Манайх авилгын эсрэг конвенцэд нэгдсэн. Авилгын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж байгаа. Тийм тэн дээр ингээд нэг ер нь бол нэг маш цөөхөн залтууд байгаа шүү дээ. Тухайн. Гэхдээ албан тушаалын эрэг бол авилгалын эрэг мөн үү? Мөн шүү дээ. Энд чинь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах аль нэгэн этгээдэд тийм ээ давуу байдлыг үзүүлэх тийм. Тэгээ энэ чинь авилгын эсрэг яг зөвөргөн тэргүүд шүү дээ. Авилгын эсрэг хууль бол ерөнхийдөө хоцрогдож байгаа. Манайх ч авилгын эсрэг үндэсний хөтөлбөртэй болж шүү дээ. Энэ хөтөлбөр нь ч гэсэн хоцрогдсон. Бид нар тодорхой хэмжээгээр судалгаа хийгээд энэ авилгын эсрэг үндэсний хөтөлбөрийг бас шинжил боловсруулсан байна. Тэгээ ингээд яг ерөнхийдөө нийгэм маань өөрөө хүний хөгжил, нийгмийн хөгжил нь сул дорой учраас ойлгох болоогүй шүү дээ. Зарим асуудлуудыг тийм учраас энэ одоогийн байдлаар авилгатай тэмцэх газрын хийж байгаа гол ажил бол одоо энэ мөрдөн шалгах гүйцэтгэх ажил гэхээсээ илүү соёлын гэрэл талдаа гэрүүлэх сургалт явуулах талдаа яваад байгаа. Гэтэл яг бодиттой амьдрал дээр яг бид нарын тийм ээ амь амьдралтай холбоотой асуудал шийдэж байгаа тэр хүн нөгөө одоо хоосон үгээрээ нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарна шүү дээ. Тийм ээ. Одоо нэг шүүгч ярьж штэ. Гэхдээ өгж байгаа авилган дээр авч байгаа цалингаас чи хамаагүй юм чи авилга авалгүй яад ингэж. Тэр хүнд тэмцээ улсын дээд шүүхийн шүүгчид тийм ээ 5 6 7 сая төгрөгийн цалин энээс илүү өгч чадал Монголын ард түмэнд байхгүй. Тийм ээ. Тэр улсын дээд шүүхийн шүүгч салхитын мөнгөний ордын гэмт хэрэгт холбогдсон 17 шүүгчээс хэдэн ял авч. Маш гундагтай доогаар шүү дээ. Тэр 17 шүүгчээс. Энэ дээд шүүхийн албан өрөөнөөсөө сүр дүүлэнтэйгээр авилгатай тэмцэх газрын ажилтнуудад эгийн цагаан өдрөөр баримтлагдаад явсан одоо шүүгч сонин байргийгч одоо шүүгч одоо улсын дээд шүүхэд иргэний иргэн тэнхмийн шүүгчийг сууж. Энэ шударгаас уу. Тийм учраас л одоо бид нар дуурах дахиад би бол нэг 5 10 жилийн тэмцэл наазах нь байна гэж харж байна. Тэгжээж олон түмний хянал сайжирна. Тэгжээж хууль сайжирна. Тэгжээж энэ харагдсан энэ олон харах тийм ээ. Энэ харахнууд энэ том харахууд нь жижигүүдээ барьж идээд энэ харах хээ үсгтэй тэр одоо хулгайч гэсэн үсгтэй тэр харахыг машинтдаг махны машин буюу тэр хуулийн машин систем болсон цагт нийгэм өөрөө шинэ төвшөнд гарна. Харах амьдрах боломжгүй болгоно гэсэн үг шүү. Хараханд боломж олохгүй болох хэрэгтэй. Тэр боломж олохгүй байж байгаа системийг бий болгоцоо улс зөндөө биш үү. Тэгээд тэд нь л хөгжөөд байгаа байхгүй тийм. Тэд нар л хөгжөөд байна шүү дээ. Тэд нар хөгжөөд бид нар тэдний хэрэглэгч болоод тэнд яриад байгаа нөгөө том
үндэсний үйлдвэрүүд нь босч, жижиг дундаа үйлдвэр нь хөгжиж, ерөөсөө тэр. тэргээд байгаа түүнийх нь хөгжил сайн байна, цалин орлого сайн байна. Ерөөсөө тэр тийм. Гадагшаа цагааталж ажил хийхгүй байна тийм ээ. Одоо Норвегийг аваад үзье тийм. Норвегийн ард түмч одоо маш их даруу, хөдөлмөрч тийм ээ. Янтай философтой тийм ард түмэн шүү дээ. Тэгээд сая бол коронавигийн үеэр тэгж шүү дээ. За Америк мэтийн тэр ядуу бууруу орнуудаас эх орондоо ирцгээе гэж. Тийм том одоо Норвег тийм. Ягаад гэвэл өөрөө Норвегийн одоо тэр баялагын сан тийм нефтийн сан байсан 2 санд нь 1 их 80, 1.3 их 80 долларын баялаг урамжлуулсан байж шүү дээ. Байгалийнхаа баялагийг албаныхаа нөөц болгоод тийм байгалийн баялаг бол шавхагдах нөөц. А гэтэл бид нар энэ Норвегийн нутаг дэвсгэр дээр төрөх ирээдүйн иргэдэд зориулаад энэ ийм хуримтлалыг бий болгосон юм. Өнөөдрийн хүмүүс хангалуун амьдруулчаад тэгээд тий харин дээр хангалуун амьдруулаад дээр ирээдүйн одоо ирээдүйд Норвегийн нутаг дэвсгэр дээр 100 жилийн дараа 200 жилийн дараа төрөх иргэдийн төлөө санаа тавьж шээ. Энэ бол жинхэнэ алсын хараа, энэ бол жинхэнэ төрийн бодлого, энэ бол үндэсний философи байгаа байхгүй юу? Тий. А гэтэл бид нар хэдий хаа хүртэл харж байна. Зөвхөн өөрийгөө бодвол миний өөрийн хэрэглээ тийм ээ ганц 2 тэрбум одоо бараг л тэрэндээ ханахгүй өшөө олон сая долларын төлөө ингэж улаарх нь өөрөө алсын хараатай ухаалаг тийм төрийн түвшээдийн ухаан мөн үү тийм ээ гэдэг асуудал байна. Тэгээд тийм хүмүүсийг сонгож байгаа бас ард түмний буруу үст. За яг ямар ард түмэн тийм нийгэм байна гэж тийм төр байна гэж тийм ээ. Яг тухайн үеийн одоо энэ ард иргэдэд бид нар бас буруудах боломжгүй. Жамсны соён гэгэрүүлэх энэ ажил явагдалгүй. Төр өөрийнхөө үндсэн чиг үүргийг биелүүлэлгүй. Зөвхөн мөнгө шүтсэн, мөнгө шүтэх үзэл санаа, мөнгийн үнд зүйл болгосон нийгэм байгуулаад 30 жил болсны л үүрэг шүү дээ. За ингээд ирэх 11 сарын 9-өөс болох сарын 8-нд чинь амжилт хүсье. Тэрүүгээр одоо та түрүү хэллээ шүү дээ. Бас зарим мэдээлэл тавина, зарим одоо хэрэгүүдийг сөхөж тийм ээ. Нэх гэж тийм үү? Тий. Энийг олон нийт хөргөнө гэж. Тий. Тэгээд энэ бас хэвлэл мэдээллийнхэнтэй хандаад хэлэхэд ерөнхийдөө бид нар бол намчрахгүй, аль нэг тааллыг барихгүй, туйлшрахгүй, зөвхөн хуулийн дагуу баталгаа, нотлохотой баримтуудыг дийлэх болно. Санхүүжилтийн хувьд бол бид нар одоо ингээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлөх бид нар тийм өндөр чадамж байхгүй. Өндөр гэж ер нь тийм болцоо байхгүй. Тийм учраас одоо нийгмийн сайн сайхан нийгмийн шударга ёсны төлөө, нийтийн эрх ашигын төлөө бас бидний дуу хоолойг тодорхой хэмжээгээр хүргээрээ гэдгийг бодгож байна. Одоо манай MNC телевиз бол маш тэнцвэртэй бас ингээд офшор эсрэг дэмжлэг гэсэн цагаас эхлээд бидэнд бас маш тустай, дэмтэй тийм ээ нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө үүргийг хариуцлагыг биелүүлж ирсэн бас талархалтай байна. Тий. Тэгээд нэг эцэст нь нэмээд хэлэхэд би сая алсын хараатай бодлого гэж хэллээ тийм ээ. 2050 он гэхэд бол одоо жишээлбэл Монгол улс нийт хүн төрөлхтөний энэ гүн ам өснөө. Хүн төрөлхтөн одоо 9 тэрбум юунд очино. 9 тэрбум тэр үед одоо усны хэрэглээ 85% хүртэл үүр тэрэгний хэрэглээ 85% хүртэл нэмэгдэнэ тийм ээ. Бараг 2 нугарах гэдэг шүү дээ тийм. Тийм учраас энэ байгаль орчноо хамгаалах, амьтдаа хамгаалах, усаа хамгаалах тийм ээ. Энэ чиглэл рүүгээ бас энэ алсын хараатай том бодлого зөвхөн төрийн энэ үүрэг биш шүү. Ард иргэд маань яг энэ байгаль хамгаалах тийм ээ. Энэ модоо хамгаалах тийм ээ. Мод тарих энэ үйлсд бол бас идэвхтэй оролцдог болсон нэг үе бол. Энэ үйлсдээ одоо энэ өөрийгөө эрүүл зөв байлгах, үр хүүхдээ эрүүл зөв амьдралын хэмжээтэй болгох, энэ арх согтууруулгундаа хар тамхи тийм ээ, буруу хэрэглэнээс хол байлгах, тийм ээ, нийгмийг гэгээлэг, энэ хараал хэрүүлээс хол байлгах, хов живнээс хол байлгах, тийм ээ. Тийм соён гэгээрсэн энэ тэрс хүний хөгжил нь одоо давуу хөгжсөн ийм нийгэм байгуулах тийм ээ. Энэ гэгэн сайхан ирээдүйн төлөө одоо бүгдээрээ оролцоотой байж аж бид нар одоо нийгмийн зөв хөгжлийн замд оруулах шүү. Одоо улс гэрээг байгуулахад хүмүүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг 7 жилийн өмнө Сүхбаатар Жинжин минь хэлсэн байгаа шүү дээ. Яг энэтэй адилхан одоо төрийн төлөө огт нь боож өгнө гэхээр одоо бид нар ингээд ямар ч гэсэн дуугараад явна. Аль нэгэн ямарваа нэгэн албан тушаал одоо алдаргавья шагнал тийм ээ. Энэ төлөө биш. Тодорхой хэмжээгээр мэдсэн, сурсан, дуулсан, судалснаа олон түмэндээ хүргэх, олон нийтийн хяналтыг энэ төрийн үйл ажиллагаанд тавих, тийм ээ, олон нийтийн хяналтыг улам сайжруулах, тийм авилгаас урьдчилан сэргийлэх, энэ соён гэрүүл үйл ажиллагаанд ерөөсө бүгдээрээ нийтээрээ оролцоорой. Тэгжээж бид нар хөгжлийн зүүн зам дээр нь авилга гэдэг бол хөгжлийг чөлөөлөгч бас нэг том саад шүү, тийм ээ. Тийм болохоор
Энэ асуудал дээр анхаарлаа хандуулаарай, оролцоорой. Олон нийтийн сүлжээнд бол иргэд маань маш идэвхтэй оролцдог болсон. Мэдээж хэрэг туйлширсан, хийргсэн янз бүрийн асуудлууд бий. Нийгэм чи өөрөө олон янзын өнгөтэй, олон дуу хоолойтой, олон янзын боловсролын төвшин, хүмүүжлийн төвшин, олон янзын чих хандлагатай. Тийм учраас тэр бүхнийг бол заавал нэг талд нь тийм ээ гаргаж харах биш. Ерөнхийдөө том утгаараа бид нар Монгол улс гэдэг чинь нэг нам юм шүү, тийм ээ. 2 нам биш, 3 нам биш, 20 30 нам биш. Монгол улс гэдэг бол нэг нам. Нэг улс, нэг үндэстэн, тийм ээ. Монгол туурхтан үндэстнүүд энэ Монгол улсыг, Монгол үндэстнийг хүндрэлтний энэ хөгжлийн өндөр түвшинд гаргаж, тийм ээ. Хүний өмнө нүүруулахааргүй үр хөвгтэй өөр нь баригдуулалгүй, тийм сайн сайхан баялаг бүтээгч ийм нэгэн байгууллагын төлөө бүгдээрээ хүчин чармаалтаа хандуулъя гэж ард иргэдэд уриалмаар. За баярлалаа. Таны ялангуяа сүүлийн хэлсийн хэсэг чинь бол бүх хүмүүст хамаатай, иргэдэд хамаатай тийм ээ. Эх орны өмнө хэлж хариуцлага шүү дээ. За ингээд баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд ярилцлага өндөрлөө. Баяр таа үзэгчдээ.